Hi guys, hello байна. Өнөөдөр бол makeup-ны талаар дахиад ирсэн guys. Makeup хийж байгаа харуулж байна. Одоо юу ч төрхийг байгаа нүрэн дээр миний нүрийг харуул надаас хорив зөндөө байдаг байхгүй юу? Яг өнөөдөр makeup-ны талаар хийх гэж байгаа вэ гэвэл дахиад Risky Brand-нээс надад бэлэг явуулсан. Дахиад явуулсан guys. Тэгээд бас тэндээс яг өмнө шиг явуулсан. Aim concept-аар одоо шинээр ингэж гарч ийн тайныг ингэж гой зургаар тавиад өгөөч хийж өгч чадах уу? Одоо ийм guideline юу бүгдийг явуулсан. Би угаасаа анхнаас risky дуртай байсан юм чи тээ. Окей. Гэмээр гоё тэнийг unboxing хийгээг байна guys. Хамцуг видеон дээр unboxing хийх гээд хийж байгаа. Өнөөдөр юу хийнэ вэ гэвэл өдөрт портфолионы зураг даралт явуулна байхгүй юу? Тэгээд тэрийг портфолио болоод би өөрөө нүрээ ингэж бэлдэж байгаа. Уг нь бол тэндээс бүх юмыг бэлдэг л дээ. Өнөөдөр бол өөрөө бэлдэг болоод энэ Risky Brand-ны юмнуудаар нүрээ будаад хамт цуг явуулцгаая гэж бодсон. Ингэж нүрээ будаагүй энүүгээр ингэж шууд видео тавьж болох юм уу гэдэг вэ? Нүрээ харагч байгаас тээ. Улаан зөндөө байгаас тээ. Тийм бай. Let's go. Одоо 9:30 болж байна guys. Би өнөөдөр 3 хүртэл тийш явах хэрэгтэй юм. Хол юм байлээ бас. Хүсээ гिचээ заяа. Хамгийн их нүрийн бейсийг бодох заяа. Заавал нүрээ бодох юм тескил лошоноо төрхээд sun cream base sun cream заавал хэрэгтэй. Нүрээ бодохгүй ч заавал sun cream хэрэгтэй. Тэгээд миний видео дээр өдөр болго гарч байгаа нэг item байгаа. Наад шиг сорвтой сайн улаадаг эсвэл сорвч биш ингээл юм батг ингээл юм ингэж гарсан үед тэрийг харагдуулахгүй юм дотор. Зүгээр л foundation team юма төрөх биш. Ийм хамгийн concealer ийм ногоон ч улаасан сорвнуудыг бүгдийг ингэж өнгийн хааж өгчтэй байхгүй. Оноор энэ доотлын улаа юм, энтлийн улаа, хамрны хажуудлын улаа. Тэгээд ногоон гэж сонир сонсогдсон шүү дээ. Яг үл ингэ ногоон гэд харагдаад хахад энэ зүгээрөө гэсэн чи чинжаа guys. Хамаа ингээл хийш тийм ийм дөө ногоон олох шүү дээ. Яг улаан бос юм дээр. Тэгээ энэ өнгөн color correcting гэдэг бас бүр өөр foundation шиг бас гарцсан байлээ. Томоор гарцсан байлээ. Би бол ингэж жижиг жижиг хийж байгаа байхгүй. Яг бол яг жижиг арилмаар байгаа улаацсан юмнуудыг ингэж хааж байгаа болоод тийм томоор нь засаадаг өнгөн яаж хэрэглэхээ тийм өөр байдаг гэх үү. Ойлгосоос. Ногоо нь бол ерөө улаасан тий улаасан ингэж сорвнууд юм өсгөө яадөр жоохон ингэж хамаар гэсэн юм хамгийн ногооноор хийсний дараа foundation хийдэг. Ягаан нь бол таксок guys. Би бол энийг сайн хэрэлдэг. Би бол зүгээр миний ингэж энэ нүдний доотолд ингээ улаанаар жоохон бордуугаар байдаг их туртай байдаг болоо. Гин за энэ миний ингээ бүр амир нимба ингэж хэрэлдэг. Ер нь бол тэгж зөндөө хэрэлдэг. Энэ нүдний доотолдоо энэ ягаанаа зөндөө хэрэглээд биений өнгийн энэ хизээ хэрэлдэг гэвэл бүх юмнаа будсны дараа base foundation, BB cream бүгдийг хийсний дараа, cushion бүгдийг хийсний дараа тэгсэн ч жоохон харагдаад байдаг шүү дээ, тий. Харагдаад байдаг ч юм уу, жоохон цаг өнгөрөөд ингэж нэмэгдээд байвал энэ биений өнгийн энүүгээр ингэ нэмээд бас concealer хийдэг. Окей. Тэгээд foundation, BDL foundation. Одоо бүр энэ хүртэл хэрэгцээ байна шүү дээ. Энэ BDL-ийн дотор ажиллаж байхдаа энэ BDL foundation чи ингээд cover би бол яасан ч cover сайн юмыг сайн хаадаг байхгүй юу? Cover сайн гэдэг юм. Тэ? Яасан ч cover. Яг үл сайн улаадаг болоод тэрийг сайн хаахын тулд. Тэсэн чинь BDL ч амар зүгээр юм байл. Тэгээд тэр үед ажиллаж байхдаа энэ BDL ч амар ингээд зүгээр 19, 17, 21, 23 тимд биш. Бүр олон төрлөх юм байлээ guys. Тэгэхээр тэр ингэж хаашаасаа би бол A03 гэдгийг хэрэгэлдэг. Энийг хэрэглэж байгаа. Энэ яа жоохон норгоод. Би тэр нүрийн hair makeup-ны хүмүүсийг сайн харах хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэр хүмүүсийг хэрэглэж байгаа юмнууд чинь л яг зөндөө зарагдчихж байгаа. Жигнэсээ сайн гэдэг юм шүү дээ. Cushion ч хэрэлдэг guys. Cushion ч хэрэлдэг аахгүй юу? Cushion бол ер нь бол нүур бүгдийн будсны дараа гадуур явж байхдаа нүрээ жоохон дахиад тий янзлахад хэрэлдэг. Бас бохир штэ яасан чинийг зөндөө хэрлээд байвал тий. Тэгээд яг гарахтаа гадуур байхдаа л заримдаа хэрэлдэг.
Ер нь бол гэртээ байхдаа энийг шинээр ингэж нэг нэг нь аваад хэрэлдэг байхгүй. Гурил идэж болохгүй уг нь бол guys гурил бичээ гайма дог зөндөө идэж болдог байхгүй. Тэр чинь миний нүүрэмжийг гаргадаг байхгүй. Шоколад болохгүй. Тэр чинь миний нүүрэмжийг гаргаад байдаг байхгүй юу? Мэдсэн хүртлөө л тэгэл гурил идмээрээ тий. Ингээ бодчихлаа. Одоо хүмүүсэг байхгүй жоох инээлэнтэй байгаас тий. Тэрний дараа бас үгэнд хэрэгжилсэн. Энийг жинээс удаа бас хэрэгжилсэн. Энэ таяс үг их guys. Таяс үг заяа. Амар хэрэглээд амархаа болоод энийг хэрэглэдэг. Энийг ч зөндөө манайс нэр хэрэглэдэг. Контуринг ахгүй юу? Уг нь хуурай контуринг байдаг л да. Энийг нэг авсан чинь амар гоё. Одоо амархан санагтаад би хамраа ингэж хийх туртай байдаг хгүй юу? Ингэсэн. Хамраа эндээ сайн гэд. Ямар нэг жохоор оцсон уу? Юу ч бодож байна. Болоогүй юм шиг. Цэн шиг болоогүй юм шиг. Жон дахиад хийнэ. Дармаар байгаа юм зөндөө guys. Хурдан таммаар байгаа юм зөндөө байдаг. Эдит хийх цаг байдаг. За ингээд олчихлоо. Ингээд контурыг бол иймд бол одоо ингэсний дараа vanilla co powder зүрийн powder хажууд толлоо ингээд жоох хураа болгочтой. Зүг хажууд толтой. Яг бол энэ талаа бол бүгдийг хийсэн юм чи. Одоо дахиад юм хийхгүй юм чи. Яагаад ингэж байгааг юу би өсөө ингэждэг аахгүй юу? Ер нь бол явахтаа. Ингэхдээ энэ наалт бол муухай байдаг шүү дээ. Тэгээ энэ ч надаа хідэн ширхээр нагаа. Яагаад гэвэл дүүрний хураа болгодог гэж яддаг. Эсвэл уртлын үсээ ч ингэж хураа болгодог үедээ энийг зөндөө хэлдэг аахгүй юу? Ахлага эндээ зөндөө ингэж манай найз ийм юм хэрэгжижсэн. Энэ тайсууч зардаг юм байгаа. Энэ vanilla co брэнд ч биш. Тэг жоохон байхдаа одоо юм ихтэй ахлага да. Найз нэр үсээ угаагүй суралт ингэж явж байгаа юм чи. Тэгээ сурал явж байгаа үсээ угаагүй. Өдрөө бол үсээ угаах хэрэгтэй байхгүй юу? Энэ бас солонгос бол тэгдэг. Өдрөө бол үсээ угаах хэрэгтэй. Тэгээ үсээ угаагүй үедээ уртлын үсэл угаашдаг. Мэдхүү дараа нь дээр харжсан уу? Уртлын үсэл энүүгээ ингэ шампунь доо заяа. Угаашдаг. Тэг яасан ч өсөн жоох ингээд те ойлтой харагд тийм үү угаагүй юм шиг тэр нь харагдуулахгүйгээд энийг ингэж түүл тэр нь ингэж харагдахгүй яг шинээр угаацсан юм шиг гэж харагдаг. Тэг аль дээрээс манай найс зөндөө тэрийг хэлчихсэн. Тэг одоо ч заримдаа би хэрэлдэг. Тэг өснийх гэж бас нэг яадаг байхгүй. Тийм байна. За ингээд контурыг хийчихлээ. Одоо хөмсгөө зурчих уу те. Одоо энэ видеогаар бол намайг амар бүгдээрээ тухтай гэж нах те. Яваасаа тухтай guys. Хажуу талаас харуул бүр амар нэг юм багс те. За хөмсгөө зуръё. Хөмсг бол тийм тод зурхгүй. Тэгвэл би шараа будснаа мэдүүлмээр юм дөө нарийн хэмжээр. Гой зурсан. Oh my god би бүр хөөрхөн зурч шүү дээ. Юу вэ? Өнөөдөр юу вэ? Өнөөдөр яах гэдэг? Хүмүүсээ шар бол гоё байсдаг байсан. Хамаагүй өөрөө дуртай өнгөөр будаж болдог. Яашаа зэмэрлээ ever trend. Яавэ? Жоорэ нөө зүгээр үү? Энд бол зүгээр өстэй. Зас болоо. Окей. Тэгээд над шиг урдталтаа ингэж өстэй хүмүүсээс цаг ингээд өнгөрөөд байвал энтэй бас уйлтай болчихдаг аахгүй юу? Тийм болоо нэрээ энэ дээр л калчс guys. Одоо хөмсгөөч зурцсан юм чи зөв хөмсгөн дээр ингэсэн чамаагүй. Хуурай энэ powder ингэ тийшдэг аахгүй. Одоо unboxing хийшгүй. Риск бол миний YouTube-ыг харахгүй л ах те би нэг рискээр бодож байгаа. Би ингэж дахин риск намайг ингэж дахин надаа бэлэг өгнө гэж бол бодоогүй. Яг л би ингээл миний зураг Instagram дээр, Reels дээр тавьж байгаа рискийн талын юмнуудыг тавих тус надад бол ингээл 100% таалагддаг байхгүй юу. Тавьсны дараа тэгэл ёо бүр хөөрхөн 100 ингэж бүр дарч чадна штэ гэж ингээл жоо харамсдаг гэхүү те. Тэгсэн чи юу вэ? Тэгэхээр бэлэг өгсөн. Одоо хүртэл авсан бэлэг ийм байсан штэ өмнө авсан бэлгнүүд чинь ийм саатай. Энийг бол зөндөө хэрэлдэггүй те. Яг бол саатай болов бүгдээрээ. Яг
хайлайтер өгөхдөө ингэж заримдаа би энийг хэрэглэж. Энийг авч ийсэн. Нэмээд энэ жоохон сик. Энийг билэр авч ийсэн. Одоо хүртэл зөндөө хэрэглэж байгаа. Зүгээр энгийн үедээ зөндөө хэрэглэж байгаа юм нь бол энэ ахгүй. Энэ. Энийг бол чинээс бүх өнгийн хэрэглэдэг юм байна. Буруу уруулын будаг. Palette guys. Чигээс гоё. Тэгээ би өнөөдөр миний будал жоохон уула янзын будалтай будаг. Тараа. Дахиад өнгөтэй биш те. Энэ бүр signature өнгө юм байна те. Амгалах уу? Цаас нь услаа. Тараа. Янзи яга улаагаас guys. Аль нь хөргөө? Надад бол энэ хамгийн хөргөө энэ. Тэгээд хажууд л энэ амар саатай байна бас. Ямар гоё юм бэ, тэ? Let's go. Одоо нүдэ бодох уу, guys? Let's go. Яг одоо яг энэ стил яг нэг стил. Зүгээр ингээл энэ дээр улаан болцоо. Хамгийн эхлээд хамгийн энтл эсвэл хамгийн энтлийн нэгээр нь бүр ингэж бүгднгийн ингэж будана. Миний type нь бол энэс бол энэ. Энэ болоо энийг лууз өнгө гэх үү те. Ингээд үе бүгднгийн бодлоо. Энэ саатай шүү дээ. Энэ үе саатай болчихлоо. Ноо дахиад шингээс эхлэе. Ийм дүү болчихлоо. Миний хөрхий. Дүнийхээ доорчсан гэж жоохон том дуу ингэж зүгээр том. Миний дараа жоохон нэмхнээр гайсан. Жоохон нэмэх. Энэ улаан эсвэл энэ ягаанаар eye hole, энэ eye hole эсвэл нүдний доотлтыг жоохон зур гинэ. Энэ улаан юм уу? Энэ ягаанаар хаах ямар чанга юм бэ? Энэ улаан юм уу ягаан гэж. Айж шүү би. Би айж шүү. Тийм болоод pass хийзээ. Тэгээ хамгийн хардуу өнгөтэй ингэж ярих энэ хоёроор олвол eyeliner маягаар хийдэг гинэ. Тийм болоод хийгээд үзье. Миний хамгийн туртай энэ нөхөр ингээд байсан шүү дээ. Энэгээр хийгээд үзье. Eyeliner-а зураад дээд нь хийсэн дээр юм байна. Яке. Guys, it's just яке. Eyeliner зурчих юм эхлээд guys. Okay. Ягаа улаан дөнгөр бодвол бас жоохон янзын харагдаг ахгүй юу? Тэгээ энгийн манай найснаас нүрэ зураг истэ бор. Бэйжи. Японы дараа. Улаан ягаанаар нүдний доотор хайлайт гэсэн дүүгтэй. За би л eyeliner зураад. Амар зөндөө хөвгтэй тий. Сүшиа. Би бол ингээд лайна ардлаа ингээд зурчаад энэ дээдлэжсэн гэж зурчтэй. Ингээд тий. Тэгээ урдлаач жоохон. Болчихлоо. Энийний дотрыг хараар зурсан зураг өөр guys. Энийг мэдэхгүй байсан. Тэгж жоод ингээд хийсэн чи чинээсээ өөр. Ямар жоон таалагдахгүй байна guys. Нэмд зурцсан яг ингэж гарч болох уу? Энэ дээр gradation хийхтэй guys. Окей. Уг нь би энийг хэрэглэдэг гэсэн шүү дээ, тий. Тэгээд энэ бор өнгөөр нь лайна зурсны дараа лайны дээдлэлт ингэ зурчдаг ахгүй юу? Gradation guys. Тэг gradation хийсэн хийгийг амар өөр шин одоо харуул. Зүгээр юм. Таны яг eyeliner-ны gradation хийдэг юм шиг нүгээрээ улаанаараа. Би одоо ингэж маргааш нүүдэр өсчин дөрөв guys. Тэрээ бас биелүү дарна ахгүй юу? Тэгээ ингээ гоё. Солонгост бол өсний юу тренд болж байгаа, тий? Тэгээд имээд би юу хийхийг тэр гоё. Биелэг дарыг содлоо. Тэгээд энэ гурав шүү дээ. Энэ бол нэг ч тийм саагүй гурав байгаа хгүй юу? Яг амар уулан guys. Чинээс амар ингэ.
Окей, нүдний нүрдэлтэй улаан ингэ болгочлоо. Миний нүдний дээлтаа жоохон би чанга биш ээ гэж харагдаад байгаа. Надад бол тийм шүү guys. Одоо ингэж харахад тийм ч биш юм шиг яах гээд байгаа. Би тэр Тэмүгийн авсан гэрлээ асууч уу? Та нар тодорхой харах уу? Хөргөн астай. Улаан бас хөөрх юм аа. Янзаа харагч байна тий. Яа энийг хэрэглээд үзье. Бас хөөрх юм аа. Вау. Энэ амар шүү. Энэ 진짜 янз юм байна тий. Энэ гоё. Вау, энэ гоё. Жон вампир шиг болж байгаа биш үү guys? Жон вампир шиг харагч байна тий. Ёо нийтэлж байгаа гэдэг. Жоох нэмэж жоох. Тараа. Хормосын будагчаас би нэг хэдэн жил хэрэглэж байгаа юм энэ ахгүй юу? Эдээд өмнө нь бас танилцуулж байсан тий. Мэддэг нүүр будаг ихч энийг л хэрэглэдэг гэд бүр нэртэй брендний дарга Солонгост ирвэл энийг хэдийг авч байгаад явдаг. Бүр тийм нэртэй гэд тэрийг сонсны дараа энийг авдаг гэдгсэн шүү дээ. Тэгээ энийг би хэрэглээд байгаад бодсон. Энэ эдээд юу гэвэл энэ гоё юм нь юу гэвэл удаан явна заяа энэ үгээрээ. Удаан яваад зөндөө тэгж буудгүй. Ер нь бол өөр юмнуудаас бол миний бодоход буудаг мөртлөө жоохон байд юм нь юу гэвэл тийм удаан явдаг мөртлөө айрлахад бас жоохон хэцүү. Сайн айрладгүй. Тэгээ сайн ингэж уйлаар айрлах хэрэгтэй. Тийм дөө бүр амар удаан явуул гэж аахгүй. Пикс болдог. Тэр амар гоё. Пикс болдог нь байхгүй. Би тэгээ зарим нь аль дээр хэмэл хэрэглэжсэн өөр нэг маскара ингэ хэрэглүүл энэ нь доош буугаад байдаг аахгүй юу. Тэгжсэн зарим нэг сормосны юм нь бол удаан явдаг ч юм уу. Жоохлаа бол энэ нэг харуулцдаг ч юм уу. Тийм байсан. Миний үед бол энэ зүгээрээс. Маскара хийсэн хийгээгүй бас өөр аасдаг guys. Бүр янзын харагдахын тулд guys нүдэндээ энэ ингэж юу яд нь штэ тий. Зураас тий. Энэ чик хийдгээ энэлтэй ингэж ягуул бас бүр ингэж төпэ тийм харагтай. Одоо энэгээр хийгээд үзчихье заяа. Одоо энэ хардаа ингэсэн өөр аавс. Тэг яаж бодсон. Яагаад энийг ингэж чаа гэдэг чинь би аль дээр портфолио хийгээд ингэж шийдсэн чинь надад амар янзын харагцсан байхгүй. Угаасаа чик хэрэгтэй юм чи. Тэг тэрийг жоохон ингэж шаахгүй. Яагаад ингэж шаа гэвэл игүүл бүр энийг яаж тайлбарлах вэ гэдэг байна. Тэпэж өгье да. Энүүгээр бүх чик хийчихээ заяа. Хамрны дээлтаас би жоохон ингэж хийх дуртай. Тэгээд хамрын инч хийх дуртай guys энд. Энэ хийхгүй бас өөр. Тэгээд энэтлээ жоохон чик хийгээд жоохон энд. Яг тэгвэл концепт болж байгаа сте guys. Тийм шүү нэг хардаа. Манай найз одоо энийг бэлгсэн. Периперагийн 31 гээд энэ Теон, Суняштагийн Теон нь штэ тий. Энийг амар хэрэгэлдэг гээд амар нэртэй. Тэгээ энийг бүр авах хэцүү гинэ. Тэг манай найз мөшин сад ажилладаг тэр найз болоод яг ийм тренд болж байгаа юмудыг сайн мэдэн. Одоо энэ яг орж ирдэг тий. Драп орж ирдэг цаг нь мэдээд хитийг авцсан гинэ 3 4-өр нь авцсан гинэ. Тэсэн чи өөрөө бодсноос өөртөө тийм зохиогүй тий надад нэг өгсөн. Би тэгээд энгийн үедээ бол энийг зөндөө хэлдэг. Яг үл энэ амар гоё яа би ингээд чек будсан гэдэг тийм стил биш аахгүй. Яг ингээд биений өнгийн guys. Тэсэн л жоохон дөө айлшаастай тийм. Энийг зөндөө хэлдэг. Энэ бол хуурай биш аахгүй юу? Тийм болоод энүүгээр ингээд тийм. Яг будсан будаагүй мэддэхгүй юм шиг тийм стил. Айлшаастай. Миний жаалсаастай. Ёо саяны энэ будсан чинжаа гоё байна. Чинжаа гоё. Яг миний хүссэн доотлолт ингэж улаан болж байгаа байхгүй. Одоо уруулаа нэг харж байгаа guys. Тарын өмнө байлгүй нэг Япон брэнд заяа. Cashmere брэнд амар нэмэгтэйлэг брэндээс намайг сонгоод тэнд зураг даралт хийсэн аахгүй юу. Ёо би амар хэцээсэн. Яг тэгвэл 12 цаг ажилласан guys. Тэгэж энэ жил тийм удаан ажиллаж байгаа надад анх удаа байсан. Өглөө 7 уга 10 цаг ажилласан юм шиг байна. Өглөө 7 гэж очиод 6 5 6 4-4-өөс 6-ын дууд ингэж таарсан юм. Амар ядарсан заяа. Түнгэлээ бас. Тэгээ тэр лайв ТV програм зөндөө гардаг. Жох үнэтэй хувцснууд байгаа байхгүй. Тэгээ миний насын үеийн хүмүүс биш те. Жох ээжийн насын. Жох мөнгөтэй.
30 40 нас эмэгтэйчүүдэд зориулсан тийм брендээс ахгүй юу. Тэг би энэ зураг аваагүй guys. Эндээс ингэж зураг мургаа би өөрөө Instagram дээр тавиагүй. Тэгсэн чи тэгээ сурвалд хамт сурч ирсэн нэг ах хай гэдэг энэ зургийг явуулчих. Хөрхи. Тэгж амар хэцүүсэн тэр үед. Юу хэцүү юм те. Тэг хийгээл болоо шүү дээ. Тэгсэн мөртлөө 10 цаг юу хэцүү байсан аахгүй юу. Яг л хуцаа солиод видео дараал хүлээгээл хуцаа солиод видео дараал хүлээгээл. Тэг яг жоохон хүүт үеэс болоо сарын өмнө дараал тэг энэ хувцсан бүгдээрээ хаврын эхэлж байгаа хувцснаар айсан болоод бас ингээд дараа. Чи тэр газрыг олоод харсан байна. Тэгээд сурвалын нэг ах. Уруулын өнгөө жоохон байх болгочихсан. Тэгжээж бүр гоё. Өнгөө сайн харагдах юм чам. Би өөрөө рискээс бэлэг ингэж авахын өмнө би өөрөө авсан юм бол инээс шүү дээ тий. Энийг аваад нэмээд бэлгээр ингэж өгөөд тэрнээс би бас хэдийг авчираагүй байна бүр заяа. Хэрэлж байгаа юмнууд бүр аль түр ингэж хаагсан бүр хэрэлцэн. Эндс миний хэрэлж байгаа юм бүр ингэ тал нь хэрэлцэн байгаа шүү дээ. Яагаад ингэж хөөхий дээ. Одоо энэ удаа бол ийм улаан дуу. Бүх одоо жоохон концепт нь улаан ч улаан гэдэг юм. Naked Toxic Beauty гэдэг нэртэй юм байна. Бүр энэ бренднээс нь надаа танд бол энэ үг амар цох юм шиг байна гэж бас надад хэлж өгсөн. Ямар хөөрхөн австай. Надад бол toxic өнгө нь амар цох юм шиг байна гэж хэлсэн байна. Хамгийн их Naked-ийг монголоор үзсэн юм. Naked. Энэ бол cream nude өнгө гинэ. Харахаар тийм бастай. Монголчлоо шүү энэ. Дара. It's a cream nude. Сүү шиг биш үү guys? Ийм дул юм байна. Жохон гэрэлцдэг. Ингийн зүгээр ягаан дул өнгө юм байна те. Яг нүрээ будсан будаагүй мэдгэдэггүй л стил юм шиг байна. Тийм ээ. Саагүй байна. Гэрэлцдэг. Мет биш юм байна те. Тийм үгүй яахгүй. Хараач бас тээ. Тэгвэл окей, next. Хөрхэн тий? Хөрхэн. Тэгсэн мэт л жоо хийцэн. Жоо хөвчөж байгаа ч юм шиг тий. Окей, next. Toxic. Toxic бол rose өнгөтэй brown өнгө хэлцэн. Lost rose өнгө. Бас амар өнгөтэй харагдаж ш тий. Lost brown. Хаах ямар хөөхөнгөө. За харуулъя. Таа. Цэвэрхэн хөөхөн бордоо яг хийсэн brown loose нийс өнгө. Энэ харахад тийм энэ яаж унтраач гэрлээ унтраад харуул. Асаах уу гэрлээ асаасан дээр яасан дээр юу гэж бодож байна. Энэ асаас. Энэ асаагүй. За асаасан дээр ч юм шиг тий. Бодоод үзье. Би уг нь мед дуртай байдаг хгүй уг нь бол ийм юун дурггүй гэлцдэг. Тэсэн чинь лискигийн бэлгнүүдийг авсны дараа гэлцдэг ийм хүрээд юм байна. Бүр ингээ гэлцдэг мөртлөө эндээс хаа урцсан тийм липстик ч зүүн байгаа хгүй. Тэгэхээр хаах бас ингээ сааварс амар хөөрх юм биш гэлдэгдэг. Йоо. Энэ чинээс өргөн. Энэ брендээс надаа энэ зохион юм шиг гэсэн чинээс өргөн. Энийг бол нүрээ ингээ чанга будаагүй ч гэсэн зүгээр энгийн будал дээр энийг те хөөрх байгаас те. Чатбада. Oh my god. Янз юм байна. Энэ чинээс янз юм байна. Энийг зураг даралт жоохон байж хата хийхдээ энийг хэрэглээ. Энийг хэрэглээ. Сүүлийнх guys. Энэ бол beauty. Burgundy blood гинэ. Би Burgundy blood амар дуртай. Жохон янзын чанга юм чичаа дуртай. Би ерөн бүх юм дуртай юм те. Нүүдийн өнгө ингээд ийм өнгө дург байхгүй. Зүгээр ийм
энгийн өнгө төрөх гэж байгаа. Чанга. Эсвэл бол нүди. Тэгээ харааштай. Чанга өнгө төртэй бол чав чанга гэл. Тэгж байгаа нүди гэл нүди. Ингээд байгаа ахгүй юу? Яа, би сайн жоох харчлаа. янзын уулонг шүү дээ. 진짜 янзын уулонг аастай guys. Wow. Burgundy blood. Blood guys. Blood. Wow. Wow. What was so? 야, 이니 너 비에 가라 진짜 고르겠다. 잘하시대. янзын боостэй guys. Өнөөдөр бүх юм янзын байна. Одоо ингээд хүсээ ингээд доош олоод ингэвэл өнөөдрийн мейкап 진짜세 миний стил guys. 진짜로 миний стил. янзын байна. Энэ дээр үсэж ингээд хийгээд стилтэй болгоод өөр нүртэй нэмэх юм байна уу guys? Та нар харахад ер нь тэгээд I love you Rizky. I love you. Тэгнээс өнөөдөр янзын болж байгаа сте guys тий. Тийм шин үү? Одоо амар таалагдчихэв. Йоо, нэг юм хийгээг байна. Та яа тэрийг хийгээгүй танаа. Нэг юм хийгээгүй юу вэ? Хайлайтера хийгээгүй штэ. Тэрийг хэлэхгүй байсан юм бэ. Цаага тавиагүй. Энүүгээр заяа. Хамрын урталт ингэж. Энэ тавьсан тавиагүй. Одоо хараа штэ. Өөр биш нүг guys. Хамартаа ингэж шин заяа. Яг хамрын дээр. Тэгээд яг хамрын голд жоохон. Тэгээд ингээд яг гэрэл тусвал хамар ингэж гэрэлцмаар. Тэ? Тэгээд нүдний урталтаа бас жоохон ингэ. Жоохон. Яг бол өнөөдрийн point саа бол шимч. Тэгээд хамартаа игээд өгөн уруулын дээдлээ штэ тэ. Яг уруулын дээдл энэ. Эндээ ч хийдэг. Харж өгсөнд баярлалаа. Thank you guys. Миний талаар зураг даралт бол миний Instagram-ыг харуул. Сүүжи ингэж бодоод ийм стилээр дарсан байж тгийш. Харна. Өнөөдөр ямар байсан бэ? Би бол миний одоо хүртэл будсан мейкап видеоноос өнөөдөр жиннээс хамгийн миний стил байсан. Амар хөөрхөн. Дараагийн видео дээр уулзъя. Дараагаас бай. Тэ өсчөнд явах юм ч юм те. Тэрний видео дээр уулзъя guys. Thank you guys. Bye.